үндсүүлийн байгууллагаараа бол одоо гол шийдвэр гаргах төрийн гол ноён нуруу болох ёстой. За энэ чиглэлээр бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд бол харагдахгүй боловч хэлбэрийн том ухралтууд хийсэн юм байна гэдэг дүгнэлтийг хийсэн. Тэрний нэг нь юу вэ гэхээр парламентын чуулган буюу улсын хурлын галдгаа яг амин энэ газар улсын хурлын хоймор толгой дээр гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн буюу ерөнхий сайд гараа суучт юм байна. Улсын хурлын чуулган, улсын хурлын гишүүд ерөнхий сайд буюу засгийн газраас асуулт асуухад нэг хуралдаан даргалагчаас асуулт асууж байгаа юм шиг дүр харагддаг юм байна. Парламентын ардчил бүхий үндсүүлэлт улс орнуудын парламентд харахад парламентын танхимд буюу чуулганы танхимд толгой дээр нь ерөнхий сайд гарч суудаг нэг ч парламент алга байна. Тийм учраас Арс намын бүлгийн зүгээс бол хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр улсын хурлын тухай хуульд өөрчлөлт оруулаад улсын хурлын чуулганы танхимд ерөнхий сайд улсын хурлын толгой дээр гараа суудсан байгаа байдлыг зогсоож үндсэн хуулийн дээр байгаа улсын хурл 126 гишүүнээс бүрдэнэ гэсэн бол тэр агуулгаараа 126 гишүүнийхээ дунд орсуух ёстой гэдэг энэ зарчмыг хэрэгжүүлэх хуулийн төслөөр барих гэж байна. Хоёрт нь улсын хурлын дэгийн тухай хуулийн дээр ерөнхий сайдын мэдээллийн цаг гэдэг тийм зохицуулт байна. Ерөнхий сайд энэ мэдээллийн цагаар ямар мэдээлэл өгөхийг өөрөө сонгож улсын хурл санал болгодог. Засгийн газрын буюу ерөнхий сайдын санал болгосон мэдээллийг тойрч улсын хурл эргэлддэг байдал нь улсын хурлын өмнө ерөнхий сайд ажлаа хариуцна гэдэг энэ зарчмыг бол эвдэж байгаа юм байна үндсүүлийн. Бусад парламентын гишүүд нь асуудаг болохоос биш ерөнхий сайд нь би ийм юм ярмаар нэг санал тавьдаггүй. Тийм учраас ерөнхий сайдын мэдээллийн цагийг улсын хурлын асуулгын цаг гэж өөрчлөөд улсын хурлын гишүүд ерөнхий сайд засгийн газраас ямар асуулт асуух гэж байгаа тэрийг мэдэж асуудаг. Тэр асуултын хүрээнд ерөнхий сайд ирж тайлбар мэдээлэл өгдөг, бичилж. Тэр тайлбар мэдээллийнхаа одоо хүрээнд хариуцсан сайдад агуулж орж ирдэг. Энэ зарчим руу шилжихгүй бол парламент хяналтаа тавьж бүрэн чадахгүй эсвэргээрээ улсын хурл бол засгийн газрын хуулийн хэлц боллоо гэдэг бодит шүүмжил яваад байгаа юм байна. Ийм учраас хоёр дахь одоо зарчмын буюу дэгийн хуулинд өөрчлөлт оруулаад ерөнхий сайдын мэдээллийн цаг гэдэг биш улсын хурлын асуулгын цаг гэдэг зарчмаар улсын хурлын гишүүд асууж ерөнхий сайд асуултанд нь хариулах замаар энэ улс орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, ажлын төлөвлөлт, хуулийн биелэлтийг улсын хурлын өмнө хариуцдаг үндсүүлийн зарчим агуулга хэрэгжих ёстой юм байна гэж. Гуравт нь улсын хурлын гишүүдээс бусад этгээд буюу улсын хурлын нэгдсэн чуулган дээр үг хэлж мэдээлэл өгж байгаа албан хаагчид, албан тушаалтнууд хариуцлагатай байдаг тогтолцоо оруулж ирэхгүй бол улсын хурлын чуулган дээр илт худал ярьдаг байдал бол газар авлаа. Үндсэн хуулинд болон бусад хууль тогтоомжлоор зааснаар улсын хурлын гишүүн улсын хурлын чуулган дээр бусдыг гүтгэд оруулахаас бусдаар хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Улсын хурлын гишүүдээс бусад албан тушаалтан улсын хурлын чуулган дээр хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой. Гэтэл одоо 126 гишүүнээс гадна бараг төрийн бүх албан тушаалтнууд улсын хурал дээр ирж хариуцлагагүйгээр худлаа хэлэх хэмжээний энэ тогтолцоо бий болсон байна. Энийг зогсоохын тулд улсын хурлын чуулганд мэдээлэл өгж байгаа албан тушаалтнуудыг худал мэдээлэл өгөхөөс хамгаалсан хуулийн зохицуултыг боловсрон болгох шаардлагатай байна. Иргэдийнхээ худал мэдээлэл хэллээ гэж шийдэгдэг мөртлөө эрх мэдлэлнүүд нь худал ярихаараа огт хуулийн хариуцлагагүй байдаг байж ерөөсөө болохгүй. Тийм учраас эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулах замаар улсын хурлд худал мэдээлэл хийсэн албан тушаалтан нийтийн албанд ажиллах эрхгүй болдог зохицуултыг хийх зур аргагүй байна. Ийм гурван асуудлаар улсын хурлын хууль тогтоомжийг боловсрон болгох чиглэлээр улсын хурлд Арс намын бүлэг хуулийн төслүүд бэлдэж өргөн барихаар боллоо. Та хүнд асуулт байна. Зөвхөн цэгийн минээс асуулт байна. Тэгэхээр намын бүлгээс одоо улсын хурлын тухай хууль, дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай санал гаргаж байгаа юм байна л да. Тэгэхээр танаа намаас сонгогдсон цогтоотор гишүүний асуудал байгаа шүү дээ. 3 шатны шүүхээр одоо шүүх эцлийн шийдвэрлэгдсэн эрүүгийн хуулиар ял шийдэгдсэн этгээд өнөөдөр хууль тогтоох байгууллагад
одоо бас ингэж байж байгаа нь энэ бас үндсэн үйлчлэгчсэн асуудал биш үү? Энэ дээр одоо намын бүлгээс одоо санаачлаг гаргаад гэдэг юм уу? Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахын гишүүнд арга хэмжээ авах гэдэг юм уу? Энэ асуудалд ер нь намын бүлэг ямар байр суурьтай хандах вэ? За цогтоотор гишүүний асуудал бас одоо хуулийн гарц гаргалгаа, хуулийн тодорхой хэмжээний зохицуултгүй байдлууд энэ дээр маш ихээр байгаа. Ийм учраас Арчсан намын бүлгээс бас энэ хуулийн нийцэл болоод бас хуулийн гарц гаргалгааныхын талаар бас тодорхой ажиллагаар ажлыг эзэг гараад ажиллаж байгаа Тэмүүжин гишүүн ахлаад ажиллаж байгаа. Тэгээд Тэмүүжин гишүүн энэ дээр бас та бүхэнд нэмэлт мэдээлэл байр суурь өгнө. За улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах асуудал дээр үндсэн хууль дээр нэг л заалт байгаа. Тэр заалтанд сүүлд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бас нэг өгүүлбэр урд нэмэгдэж орсон. За тэр өгүүлбэр ямар агуулгатай вэ гэдгийг одоо хууль тогтоогчийн болоод үндсэн хуулийн цэцгийн одоо тайлбарууд бас шаардлагатай болсон. Яагаад гэвэл тэр өгүүлбэрийн агуулгаас болоод улсын хурлын гишүүн хийж байхтай гэмтэрт холбогдсон бол гэдэг агуулга уншигдаад байна. Улсын хурлын гишүүн биш байхдаа хөндөгцсөн асуудлыг шийдэх үндсэн хуулийн зохицуулт чинь хаана байна гэдэг асуулт тавигдсан. За тэр зүйлэн дотор улсын хурлын гишүүнийг төдөлзүүлэх гэдэг заалт байна. Тэргээд ард нь яг залгаад улсын хурлын гишүүний эргүүлэн татахтаа уул гишүүнийг гэсэн үг байна. Төдөлзүүлсэн уул гишүүний бүрийн эрхийг одоо уул гишүүнийг эргүүлэн татах асуудал үндсэн хуулийн заалттай байгаад байна. Гэтэл төдөлзүүлээгүй гишүүнийг бүрийн эрхийг төдөлзүүлэх асуудал хаана байна гэдэг үндсэн хуулийн одоо заалтаас урган гарсан тайлбар маргаанууд гишүүдийн болон хуульчдын дунд явж байна. За энэ хуулийн тайлбар агуулгад одоо ямар маргаан гарч байна гэдэг дээр одоо бид бол шийдэх гарцаа бол одоохондоо олохгүй байна. Үндсэн хуулийн тайлбарлах хэрэг нь үндсэн хуулийн зэс дээр байж идэг. За улсын хурал үндсэн хуулийн агуулгаас зөрчсөн хууль тогтоомжийг одоо санааслаад батлуул яах вэ гэдэг асуудал бас хөндөгдөж байна. Тэгэхээр ингээд хуулийн одоо мухардл шинжтэй байна. За миний хувьд бол ямар байр суурьтай байна вэ гэхээр сая сүүлийн 2 удаа үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулаад яг энэ зүйл заалтыг хөндөхдөө улсын хурал одоо ард ийм зүйл гарч болзошгүй гэдгээр харж өргөжүүлж бичихгүй явдаа гэж бодож байна. Нэг хөндөгдсөн заалтанд 8 жил гар өрөхгүй гэдэг бас зохицуулт байгаа. За энэ зохицуултаа бас яаж тооих юм гэдэг бас асуулт хөндөгдөж байна. Тэгэхээр ийм олон асуулт хууль зүйн маргаан байгаа учраас яг ингэж шийднэ гэдэг нэг хариу одоохондоо гараагүй байна. Улсын хурлын одоо бүлгийн түвшинд ч улсын хурлын даргын түвшинд ч одоо энэ тухай ямар гарц гаргалгаа байх тухай ярилцаар байна. Яриа бол дуусаагүй байна. За өөр асуулт тодруулах зүйл байна уу? Дахиад нэг асуулт байна. Тэгэхээр зарим гишүүд бол ерөнхий сайдад асуулга тавьсан байна л да. Ер нь одоо ингээд нэг юм төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу дэд дарга орлогчны бүгдийг халчаад эргээгээд хууль заагаагүй ямар нэгэн байдлаар оруулж ирж ин төрийн бүтээмжийн менежер, хяналтын менежер, зөвлөл, комисс гэх мэтлэн ийм дахин бүтэц үүсгэж ин томилгоо явуулж байгаа. За тэгтгээр томилгоонууд нь ямар нэгэн байдлаар сонгон шалгаруулдаггүй, төрийн албаны шалгалтахгүйгээр томилогдож байгаа энэ асуудлыг ярьж байна л да. За энэ томилгоон дээр дийлэнхтэй Арчсан намын тэр дундаа Батулга гишүүний ойр үрэллийн хүмүүс дийлэнхтэй томилогдсон байна. Одоо Женкогийн засгийн газар болсон байна гэдэг ийм зүйлийг ярьж байна л да. Тэгэхээр Арчсан намаас ер нь яг хэдэн хүн томилогдсон бэ? За төрийн эмчит компаниуд дээр орон тоо нэмэгдэж байгаа тухайн асуудал сүүлийн үед бас их яригдж байгаа. Хэдэн жилийн өмнө батлагдсан төрийн хэмнэлтийн тухай гэдэг хууль одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Төрийн хэмнэлт гэдэгт маш өргөн агуулга хамаарна. Тэрэн дотор энэ орон тооны томилгоо олуулан асуудлууд энэ дотор хамаарна. Тэгэхээр ер нь Арчсан намын хувьд өмнөх сонгуулийн өмнө хэлжсэн, ярьжсэн, амлажсэн олон зүйлүүд Монголын төрийг бас аль болох хасч таньж жижигрэх ёстой, төр үндсэн чиг үүргээл хэрэгжүүлэх ёстой гэдэг бодлогын байр суурийг байнга илэрхийлсээр ирсэн. Өнөөдөр хамтарсан засаг ажиллаж байна. Тэгэхээр Арчсан намын эм зарчмын байр суурь хэвээрэл байх ёстой гэж Арчсан намын олон гишүүд тэр тусмаа бүлгийн олон гишүүд үздэг. Яг өнгөрсөн хугацаанд төсөв түүхэн дээд хэмжээнд тэлж байна. Төрийн эмчит компаниудыг
хувьчлах, олон нийтийнх болгох гэдэг санал санаачлагууд жагсаалт өнгөрсөн 2024 оны парламентаар гарчаад явж исэн бол одоо тэр жагсаалт олон зүйл улам байхгүй болж байна. А төрийг яаж улам төгөлдржүүлэх үү гэдгээрээ явж байна. За тэнд бүтээн хяналт тэгээд олон зүйлүүд мэдээж байгаа ажил дотор ажил сайжруулах тухай бас яригддаг. Гэхдээ ер нь зарчмын хувьд өөрөө төрийн өмчийг тодорхой хэмжээнд үр ашигтай олон нийтийнх болгох боломжтой бүгдийг хувийн хвшлэр хийлгээд улс татвараа авдаг байх. Энэ бүх зарчмын байр суурь бас ингэж нөгөө тийшээ явж байгаад бас бол энийг бодлогын хувьд тийм зүв зүйтэй гэж боддгоо. Тэгэхээр энэн дээр бол тийм тодорхой хэмжээнд тэр сая асуултанд ч гарч байгаа яг гişнээ хүн яаж ийж томилогдсон гэдэг дээр бол тодорхой биднэрт бас ингэ нэгтгсэн тодорхой мэдээлэлүүд бас яг өнөөдөр бол алга зарчмын байр суурь бол ер нь дийлэнх гишүүдийн бас уламжлалт тэр үндсэн үзэл баримтлалын түвшний байр суурин дээр хэмээр байгаа гэдгийг бас хэлье. За тайлбарлая гэж. За яг өнөөдөр бүлгийн хурал дээр энэ асуудал бас яригдсан. Төрийн албаны чиглэлийг давтуулсан асуудлаар улсын хурлын гишүүн Цэнгүүн судалгаа хийсэн байлээ. Тэгээд судалгаагаа танилцуулсан. Төрийн чиглэлийг давтуулсан байдлаар орон зайг нэмэгдүүлэх, давхар цалин авах, үр ашиггүй одоо давхарцсан бүтэц үүсгэх гэх мэтлэн энэ асуудлууд дээр бүлгээс ажлын хэсэг байгуулж энэ чиглэлийн хууль тогтоомжийг болсонгүй болох болон зарим одоо давхарцсан орон тоонуудыг алга болгох, хуулиас давсан журмуудыг хүчингүй болгох тэр ажлыг хийе гэдэг санаачлал гаргаад бүлгээс ажлын хэсэг байгуулахын дэмжиж эх 7 хоногт ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон байна. За ер нь мэдээж төрийг илүү үр ашигтай сонирхлын зөрчилгүй цомхон байдлаар энэ улс оронд дарамтгүйгээр ажилладаг байхын тулд яаж ажиллах вэ гэдэг бол арс намын гол бодлого. За энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд арс нам энэ удаа 42 гишүүнтэй болсон бүлгийн үед бол бас ямар ажил хийх ёстой вэ гэхээр эхлээд улсын хурлын дэг, улсын хурлын зохион байгуулалтыг энэ яг ард түмний төлөөлөл хууль тогтоогчийн хувьд сонирхлын зөрчилгүй үр ашигтай ажилдаг болгож ээж бас цаашаа явахгүй бол засгийн газартайгаа адилхан давхарцсан бүтцтэй үр ашиггүй эсвэл оновчлогдоогүй чигүүргээр энэ ажлыг бол гүйцэтгэхгүй байна гэдгийг бол ойлгосон учраас саяны ярьж байгаа улсын хурл шиг байх чигүүргээ оновчлох зохион байгуулалтаа сайжруулах дгийг илүү ухаалаг болгох чиглэлээр бол хуулийн төсөл өргөн барих хэрэгцээ байна гэж шийдвэр гаргасан байна.